байгаа сонсогчдоо дахин өглөөний мэндийг хүргэе. За мэдлэг гэж минэнгийн талбартай та мэдгүй нэвтрүүлэг маань эхэлж байна. За өнөөдрийн нэвтрүүлэгтээ Жигүүр Гранд Групп компани ээлжид бүтээн байгуулах Hostel Center хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Баярлалаа. За дахиад өглөөний мэнд. Өглөөний мэндийг дахин хүргэе. За өнөөдөр бол 2025 оны 9 сарын 29-ний даваа гараг. Даваа гарагт бид нэр та мэдгүй нэвтрүүлэг дээр холимог асуултууд бэлддэг байгаа. 77 38 83 77 88 30 дээр холбогдоод ороод ирээрэй. За тэгье. Тэгээ ер нь бол юу ч ирчих магадгүй тэ асуултанд бол. Тийм тэгээ утасныхаа спикерийг унтраагаарай, радиогоо унтраагаарай. За авчихъя да. Одоо 95 10. Ано. Өглөөний мэнд ээ. Сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан. Сайхан. Савдаг. Сардгийн савдаг уу? Гоё нэртэй дээ. За савдаг. Орчноо дагаж өнгөө хувиргадаг гүрвлийг юу гэдэг вэ? Хамелеон. Оо тэглгүй яа тий. Хамелеон. Тэгвэл адуу ямар онцлогоос болоод шүлхийн өвчин тусдаггүй вэ? Шүлхийн тусдаггүй тий адуу бол тий. Хурдан болохоор юм болоо. Үгүй хаа энэ бичнийх нь боловсруулах асуудал болчихлоо гэж байна. Жохон гадагшаал байсан да. Тий нэг айхтар дотор руу ерөөсөө дотор руу их айхтар анирдахгүй юм байна. Адуу гэхдээ нэрээ шүлхий тусдах юм уу? Тусдаггүй тий. Адуу чинь тусдаггүй янз бүрийн өвчнүүд нэлээд байгаа. Яг энэс болдог энэ гадуур гаднаас нь хай. Тий. Ууруулнаас шүдний зулгаах идэх. Окей. Боддог. За баярлалаа савтга. За баярлалаа. За дараагийн үнэ авчи тий. Тасарсан. Диха залгараа гэж. 77 38 83 77 88 30. За диха залгаад байгаа гэдэг шүү. Байна уу? Өглөөний мэндийг хүлээнэ. Өглөөний мэндийг сайхан амарсан уу? Амжилттай. За. Их бол та адуу ямар онцлогоосоо болоод шүлхий тусдгүй юм бол Энэ нөгөө битүү дуурайсан болохоор. яг үнэн битүү дуурайтай гинэ. Зөв. Тэгвэл хормын зар гэд нэх гой шүлэг байдаг штэ. Хин зохиосон бай. Тийм. Тэр шүлгийг хин зохиосон бай. Нөгөө хотгийн юунд хэллээ гэж тастаас инээлээ гэдэг юм уу? Тэр одоо хин зохиосон. Тий. Гүүний сүүл хөл дундуур авруулсан намрын өдөр. Ой. Гэл харан нүдэн чиний хормын зарыг олны салхинаас сонслоо. Тий. За. Өөч шүлгийг нь бол мэдээлэл юм л дээ. Гоё шүлэг тий. Янз Санаанд орвол бууд. Авсрангой гэж бод. Оо зөв буудаж өдр сайн байна. Багын лавсрангой. За. Агуу хүмүүс зохиож. Энэ яг хин хариулна энийг бол хариулчин. Гэтэ яг одоо асуухаас Орхон аймаг хэдэн сумтай вэ? Орхон аймаг чинь заажи бараг л Монголын хамгийн жижигхэн аймаг гэдэг байгаа шүү дээ. Мэдгүй. За ямар ч байсан ямар өндөр үлээ тийм санууд байлдیں۔ Да. Нэг үл нэлээд сайн мэдээд байна. Бод. Юу хоёр. Зүг бодоо. Баярлалаа их бол та өнөөдрийн ялгч болсон уу? Орсон уу те? За баярлалаа. За баярлалаа. За Орхон аймгийн хоёр сумыг Баян өндөр жаргалант гэдэг юм байна шүү. Баян өндөр дээр л аль нэгэн дээр нь төв нэг эрдэнэт байгаа. Тий. Бас яг ингэ тулгамдуул ямаар юм байна. Жохон эргэлзмээр юм байна. Би өөрөө тулгамдаа сая. Тий, тэгэл 3 муруу 4 гэж баг хариулах гээд. Орхон хамгийн цөөхөн сумтай аймгийн. Нэг хамгийн олон чинь юу байдаг вэ? Төв аймаг байдаг. 27 илүү дээ. Зөө. Байна уу 89-ийг 2. Сайн байна уу? Өглөөний мэнд ээ. За өглөөний мэнд. Маскатай амжилт. За, нас гүйцэн хөнгөлсөн ир ямаг юу гэж нэрлэдэг вүлээ? Ирэг. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа. За. Жаахан зөрсөн шүү. Жаахан зөрсөн. Манай 89-ийг 3. Өглөөний мэнд алтан сүх байна уу? Алтан сүх амжилт. Ээ. За, асууж байгаарай. За, нас гүйцэн хөнгөлсөн ир ямаг юу гэж нэрлэдэг вүлээ? Ухан. Ухан ч нь болохоор хөнгөлөөгүй тий. Үгүй гин. Юу гинэ? Сэрх.
Зөв штэ. За би яг авчих уу одоо тэгээд. авчихсан штэ. Одоо тэгээ хилцэн юм чи авахаас яах вэ? За. Айгуу сэргэлэн байна. Тийм байна. Алдараа гэлс залруулж байна. Тэгж байна. За тэгвэл Мюнхгаузен синдром гэж байдیں۔ Мюнхгаузен синдром. Энэ ямар зуршилтай хүмүүсийг хэлдэг вэ? Энэ жоох эйгүү зуршил юм байна тий. Тийм. Мюнхгаузен гэж мэдгүй энэ. Мюнхгаузен. Тийм. За би жоох эйгүү хэлээд ах шиг байна. Мюнхгаузен. Мэдгүй юу ямар учиртай үг л энэ чи? Карл Фридрих Иероним фон Мюнхгаузен гэж хүн байгаа байхгүй юу? Энэ гадаад хүн. Тэгээ синдромтой. Ямар зуршилтай хүнийг хэлээд байна? Тийм. Ер нь бол Монгол зуршил байна. Герман хүн баг. Би буруу бол. Тийм баха. Юу гэж зөвлөө? Хамраа авахыг хэлээд өглөө үү? Өдрийг сайн өнгөрүүлээрэй. Гэтэ гоё сэтгэж шүү. Тий, өдөр ажиллана амжилт. Би хамраа авахтай Мюнхгаузен синдром. Хамраа авахад өчгч уруугаар авах гэдэг шүү. Яг том уруугаар. Салтахаар болчихно гэж байна. Тий. Манай юм яг тэгдэгсэн шүү. За. Байна уу? Ямар ол юм ярьчих. Өглөөний юмд арин болтой. Ариун болттой амжилт төсөө. За, Мюнхгаузен синдром гэж ямар синдромыг хэлдэг вэ? Хотлоо ярих юм. Зөв шүү дээ. Мюнхгаузен гэдэг чинь 70 удалчиг хэлдэг. Мянгуучингийн гэрээ. За, ухамсар гэд нэртэй хөшөө байдаг штэ. Одоо Улаанбаатарын яг хаана байгаа вэ? Ухамсар. Нэг жоохон бүх дэйцэн байдаг баг. Тийм билүү? Ямар хөшөөтэй вүлээ? Нэг юм төмөр эн чинь нүүбийн өмнө бас нэг юу яаж исэн үзсэн. Тэр нүүбийн өмнө биш үү? Улаанбаатар хэлж байгаа. Улаанбаатар та нэгтэй байна. Би бүр харлаа сая. Тээврийн төвчгаар худлаа. Тийм авангард хөшөөдөг лөө. Үгүй юу? Одоо ойлгохгүй маа авангард руу төстэй. Тий авангард. Авангард урлаг байна гэлтэй мэдгүй л байна. Яста авангард. Пост модернист юм аа. Юу бол юм бэ? За, ариун болтой хариулт нь 5. Аль хаврыг байх нь? 4. 3. Шангрила айцсан үстэй. Оо. Жохон төхүүлээд хэлжүүл яг ах байл. Тэрэлжид харсан гэн манай нэг хүн. Бас байдаг байх. Бага ах нь. Шангрилагаас хоошоол байдаг гэсэн бодлох юм. За. Скватрын талбай юу? Авах уу? За яа. Жөө авчаа. Зовоогоо яах вэ? Тий, талбай орд Blue Sky хажууд байдаг гэж байна. Тэгэхээр ер нь ойрхон л юм байна доо Шангрила гэдэг. Blue Sky өнгөрөө Шангрила руу иргэдэг хэсэг дээр юм хөөхөн талбай гарцсан байлээ. Тэгээд талбай гарцсан гэдэг талбай босгоцсон байсан. Тэгээд тэн дээр яг энэ хөшөө байсан шүү. За. Гена Матар ямар хөгжим тоглолтын? Баяр. Тэглгүй яг. Монд ариун болд ялагч хоёр дахь нь боллоо. Pust be good, не клуже пешеход, и полужам. Тийм үү те? Монд байлаа. За баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ажиллана амжилт. За. За. Сайн байна. Хуучин ахмадын хороо гэдэг байсан юм уу? Энэ комментэнд ч итгэх очиж. Засгийн газрын орон дотор байгаа гин. Манай 91.1. За, өглөөний минь томохоо байна. За томохоо сайхан амарсан уу? Сайхан руу шинжлэхүүний минь. Шинжлэхүүний минь жигтэйхэн сайхан амарлаа гэж. За. Тэнгэрт ч газарт ч усанд ч гэсэн утга бүхий логотой ямар брэнд байдаг вэ? Тэнгэрт ч газарт ч усанд ч гэж. Мэддэг сонсчихсан лого. Байгаа. Энэ ер нь асуултууд өмнөх асуултуудыг нөхөж сэргээж давтаж явж байгаа шүү нөхдөө. Тийм. Тэгээд ер нь мэдхээр барахуул юм байна. Угаасаа энэ брэнд бол те. Нэг юм гоё. Шинжлэхүүнийхэнд гоё төхөж өгөөд байдаг шүү. Энэ байж тэ лого нь угаасаа 3 юмтай. Тий. Энэ 3-ыг л бэлгэж байгаа юм шиг ямар нэгэн 3 тийм одоо хэсэг гэх юм уу юу гэх юм тийм юм байна. Тэгээд тэнгэрт ч газарт ч усанд ч гэж аим чинь ямар нэг хаа сайгүй байдаг юм хамилион юм бахна. Тэгж төрүүлэр. Харин тийм ээ. За ястаа мэдгүй толгойчтой юм орж ирэхгүй байна. За яах вэ? Баярлалаа. Өдрийг хол. За баярлалаа. За баярлалаа. За. Хүсэн тэ уг нь. Тэгсэн тэ. Байна уу? Өглөөний минь хүн алцаа. Өглөөний минь. Хүн алц яг мэднэ. За. Хүн алц бол мэдж байгаа те. Мэдж байгаа. Жохон хүндийн асуух хаа. Тэнгэрт ч газарт ч усанд гэсэн логотой брэнд чи юу илээ? Тэнгэрт ч газарт ч усанд. Ийм утгатай ингэнэ. Тий. 3 юм. Энэ хаа сайгүй л ер нь ингээд яваад ах шиг байна те. Ер нь бол ингээл яваал туулаалах шиг байна те. Гутлын брэнд юм бол. Энэ хүний зөвлөгөө аваад ер нь том дэми байдаг. Чи намайг муу өнгөлцөн аа. За хариултаа үе. Бенз. Энэ хараа сэргэлээ шүү дээ. Зөв Mercedes Benz гинэ.
Энэ нөгөө нэг silver нөгөө мөнгөлөг point 3 нөгөө цэг нь яг ингэж илэрхийлдэг. Тань байна. Тийм байна. За хүнсний давсны хэмийн томыг нь Давсны хэмээ төвч чи. Ааш 2. 5. Чигээр зүлээ. 4. Наастай болоор. чи ягаасан мэдчих хэвээр тоо. Төрөхгүй шүү. За тэгвэл галт тэрэг тоормс хийхдээ хэр их замыг туулдаг вэ? Чи нэлээ холоос торомс Тий, торомслол хэр их замыг ер нь туулах байл гэж байна тий. 18 км аяал. Галт тэргийг тоормс юу хийн гэж ярьд юм лээ. Бас яг тэгж ярьд юм аа. Би нөгөө нэг зөвлөгөө уншиж байгаа тоормслож гიშгтэй ч гэдэг тэгээ хэлсэн чинь үгүй шүү. Тоормс хийхтэй гэж ярьдаг гэсэн. Ойр цагаар 1 км орчих юм бол. Оо тэггүй яах вэ? 800 мянган метрийг дунджаар Мундаг туулдаг гэж байна. тийм гэж байна. Хүн аль баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа сайхан өнгөрөөрэй. Чи ингээд төгссөн юм уу? Төгсөг байгаа юу? Арай төгсөө чөлөө авсан байгаа. Тийм үү. За. За чөлөөнийхөө хугацаанд сайхан байгаарэ. Өдрийг сайхан Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За мундаг байна. 77 38 83 77 88 30 гэсэн дугаар дээр таныг хүлээж аваа шүү. За 90-36 манай. Баярлалаа. За өглөө. Нуу хэм бэ? Хаалцахгүй байна. Алцахгүй амжилт хүсье. Цаалцахгүй Робинсон Крузо аль улсын эзэмшил нутаг вэ гэж байна. Робинсон Крузо. Тэгээ нөгөө алдартай зохиол дээр байдаг аралчин боддоор байд юм байна. Энэ арлыг нэг улс эзэмшдэг юм байна. Гой зохиол те. Би өстө дуртай. За зохиолын бол мэдээд байна. Байшин мэдв. Хүүж болох одоо аль тийм ярьсан байна. Чи Яаж төхүүлмэр юм дээ. Дөрвөн үсэгтэй улс байдаг. зөндөө улс. Нэг тийм одоо юу гэдэг юм даа гоё юм адилхан үсгээр эхэлсэн ч гэж. Гоё юм. Амттай адилхан үсгээр эхэлсэн. Гана гэж улсгаа Африк улсаа байна. Өмнөд Америк тал руу болох юм болов. Тэгээ хэлээд Йоо. ёо. Би сайн төхөснө. Зүг. Тэгвэл Боб Марли хаанхын дуу чи? Боб Марли ч заа регби. Регби зүг. Регби. Юу регби ямар юу би яг хаанхын дуу ч юм байгаад байна. Регби чинь спорт үздэг. Энэ хөгжмөстэй. Тий. Ямар хөгжмийн төрөл гэдэг үлээ мартсан. Регби гэдэг. Woman no cry. Тий. No. Реги. Реги. За хаанхыг уу? 1 биш 3 биш 5. 3. Ямайк лөө. Тэглгүй яах вэ? Сайн байна. Зөө. За, амгалан төрийн ажнаа шарга улсын баяр надамд хэд төрүүлсэн байдаг вэ? Ой тийм. Яста бодмоор л асуулт байна. Амгалан төрийн ажнаа шарга. Хитэд юм бол 15. Нэг олон биш баха. 1 оноос эхлээд төрүүлсэн байт юм байна. 2001 оноос эхлээд. Тэгээд за тэгээ. 5 удаа юм болов. Авчээ те. Энэ айгу зөөлөө. За аваа өөрөө 6 юм байна. За баярлаа. Сайн байлаа. За баярлалаа өдрийн ажилтны амжилт. За баярлалаа. За. Ингээ одоогийн байдлаар 4 ялагчтай болсон байна. Тэглээ. Одгүй айгу зөөлөн байна хүний яс. Нэ би ч нэг сайн болохоор хэцүү юм аа. Тийм ээ би муу хүн байна. Ингээд алуулд юм болов. Байна уу? Энэ л тэгдэг. За өглөө. Саруулснаа юм. Саруултай амжилт. За. Саруула дэлхийн хамгийн олон биш энэ улсын талбайд хамгийн олон өнгө орсон байгаа. Энэ улсын нэр нь юу вэ? Ер нь дэлхийд хамгийн олон өнгөтэй талбайтай улс. Ёс. Та жоохон хэцүү асуулт байна уу? Нэг өмнө нь асууж байсан юм. Тийм үү? Тийм. Гэхдээ хэдэн жилийн өмнө л дөө. Жохо төхөлөл боломжтой лөө. Төхөлөлөө. Юу хүн. Энэ улсын талбай 12 өнгөтэй. Улсаар нь төхөлөхгүй. Байж болох бүхэл өнгө орсон байна. Тийм үү? Тийм 70 эрэхтэй улс. 70 эрэхтэй улс. За яг твээр нь ярил жоохон Америк
ийм арлууд гэд нэрлэдэг те энэ улсынхын нэрээр эдний арлууд гэд арлууд байж Индонезийн арлууд гэдэг үү? тий. Хариултаави 5 За бодидо 4 бод. хаваа юм болоо. Өдрийг сайхан өнгөрүүлээ. За баярлалаа. Асуулт Өдрөө. маань улсын талбай асууж байгаа шүү. Хаваач Америкт орно шүү. За баярлалаа. Ямар хэцүү асуултан дээр ороод. Харин энэ жоохон чанга байна тий. Ахад яаж төхүүлэх хоёлаа. Ахаад төхүүлгүй энэ хүмүүсийг хараад тэг комент бичээд бүр балж штэ. Хариултууд нөө. Тийм. Оо за төхүүлдэг юм шүү Тийм дээ. ээ. Тийм 12 өнгөтэй тийм ус. Байна уу? Бэн. Сайн уу хин Өглөө бэ? минь даангар. Хин гэсэн бэ? Ангараг. Ангарагтай амжилт төсөө. Манай ангарагтай амьда. Ангарагтай амьда. За ангараг юуны сансарт анх ниссэн нохооны нэрийг мэдэх үү? Юу лээ дээ? Нарай хүнд асуулт асууж уу? Харин За тэгвэл за өөр асуулт асууя. тэгээ арай амархан асуулт. Эвтэй дөрвөн амтан байгаа штэ. За. Энэ дөрвөн амтны хамгийн дүүн хинэн вэ? Заан сармагчин туулай бич байдаг те. Хамгийн жоохн нь хин. Тийм. Насаараа жоохн нь хин. Аа. За. Зөв. Сан. Зөв. За дараагийнхын чи асууж байгаарай. Хэрэг юуг дүүрэж хөлөөн гэж ярьдаг үлээ манайхан хэлцүүг байдаг. Хэрэг юуг дүүрэж хөлөө хөлдөдөг вэ? Алуу. Оо зөв Галуу. сайн байна. Өө тэгэж шүү. За. Тэгвэл 12 жилийн 5 дахь амтны нь юу вэ? Тоолоорой гэс тоолоорой. Гэс олох нь шүү. Суу. Оо тэр мундаг. Оо Баяр үргээ ангараг мундаг. хэдтэй. Хэдэн настай? Нэт. Ваа, 3 дугаар чи 8 дахь хэстэй мундаг юм байна. Ястаа мундаг байлаа. Баярлаа. Хичээлд нь амжилт хүсье. Баярлалаа. Хөр химдээ. Манай хүүтэжсэн юм байна. Тийм үү? Эдний үеийнхэн чи бужигнуулж байгаа одоо. Буужигнуулно. Хөр хим мундаг байна. Ястаа бахархмаар байлаа тий. 88.1. Маноо. За өглөөний минь. Сайхан амарсан уу? Очроо. За сайн уу очроо. Очроо юу? 12 өнгийн далбанд нь 12 өнгө орсон улсын нэр чи юу вэ? Билий. Оо тэр Близинг арал гэдэг те. Тийм чинь нөгөө завин дотор нь өөр өнгөтэй янз янз тийм юм байна. Билид явж исэн мөгүй юу? явсан юм шүү. Явсан. Хотлоо тэр. За ямар амтан 3 зүрхтэй. Оо юу вэ? Ундрах их. Шаргоор. Хүнийг их хайрладаг. Хаусчсэн юм шиг юм байх чинь ээ. Хас үлээ. Энийг юу? Заан гэдэг аа. За хариултаа. Харин төхүүлээд шүү дээ. Би Хүлхэж одоо хэцүү юм байна. Төхөөлөө шууд л хэлчих юм байна. Харин тийм. Энэ амт. Амьд. Амтан. Айгуу тийм барьцгүй байна. Тавьчихтаа баг. Юу хилэн цүү. Тав. Дөрөв. За энэ одоо юу юм барьчих юм бэ? Хуурай газарч бол байдаг. За 8 болсон болов. За тэр хараа чи ингэ. За. Би очроо таярт дургүй. Бага. Байна. Зөв штэ. Зөв байна, сайн байна. Зөв. 8-аас өөр 3 зүрхт ямар амтан байх вэ? Ер нь те. Тийм шүү дээ. Байна. Сонсож чи ажил дээр ирсэн баа мөг юм уу? Гүг. За манччин улсын үед шашны ям хэрэгэмтэн нарын малгааны орой дээр нь юу хаддаг байсан бэ? Жинсөө. За баярлалаа очроо. Амжилт хүсье. За тэр ажилд амжилттай баярлалаа. Ялагч боллоо. Би л 2 зүрхтэй гинэ 2 охин тайлбар. Баярлалаа шүү дээ. 88.1 байна уу? Өглөөний минь Сайхан амарсан юм бэ? андрал. Ундрал. Аха. Ундрал. Амжилт хүсье. За ундралаа. За чаас. 3 од гэсэн утгатай нэртэй дэлхийд алдартай брэнд юу вэ? Бид нараа мэдих брэнд. Converse. Юу гэсэн бэ? Converse гэсэн үү? За Биш баярлалаа биш байлаа. За тэр ажил. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ холбогцсонд баярлалаа. Нэрээс техник байна уу? Өглөөний мэндэ. Хин гэсэн бэ? Баясаа. Баясаа амжилт. За баясаа 3 од гэсэн утгатай нэртэй дэлхийн алдартай брэнд. 3 од. 3 одоо. 3 од. Бид нар бол мэдэндээ. Бид нар ер нь өдөр тутамдаа хэрэгэлдэг юм байна. Бараг 2 хүний нэгэнд нь юм байгаа бах. Бараг байгаа дөө. Айл Тэнийг болгонд юм уу бараг юу? байж байгаа.
Одоо Арай өөр биш арай өөр байгаа. л дээ. Минийх ч нөгөөх нь Нөгөөдг нь би бас нөгөөдг нь. Аха. Ингээл дөхүүлээ л. Энэ бол жинхэнэ дөхүүлэлтээс шүү. Юу вэ хариултаа авъя. Юу вэ? 5 3 мод гэдэг4 тийм. энэ орчуулсан энэ хилтэй устдаа орчуулсан бах уу? 3 3 stars. 3 stars гэдэг брэнд. 3 Байдаг баха. Өдрийг сайхан Заавал ажиллаж. Хотоор дөрөнгө. Ямар ч гэсэн ингээл нэг юм хэлэх хэрэгтэй тий. Тийм шүү дээ. Зөв шүү дээ. Онцгч юм болов. Манайо 8828. Оглоны сайн манай мөгч байгаа. Өглөөний мэндэ сайхан амар уу? Би мэднэ. Наа хэлж. Оо. Орчуулгатай Энийг хэлээрэй. дарж идөө. Samsung оо. Тий. Samsung гин. Сам гэдэг ч угаасаа 3 тий. Гинэ. Тийм би соломцол мэдгүй. Заавал орчуулж яж хариултын тацгаа юу. 3 мод. За. Цэц мэргэнд дурлах гэсэн утгатай шинжлэх ухааны салбарыг юу гэдэг вэ? Цэц мэргийн дурлах гинэ. Ямар гоё тайлбарлаа. Философи болов юу? Тийм гинэ, тийм гинэ. Ингийн имийг жоохон төвөгтэй болгож тайлбарладаг гэдэг байгаа тэр нь. Тийм дээ. За. Грек хэлний ялалтын бурхад гэсэн үгнээс санаа авч нэрээ өгсөн брэнд. Ялалтын бурхан. Ямар бурхан юм бол? Zeus бодлоо. За ялтын бурхан наач айгу илүү хүнд байгаа шүү. Уг нь 5 Бас л хүмүүс ер нь өргөн Дөрөв. хэрэгжилж яадаг. тий. 3 энэ мөнгө Наач заргалтай. юм биш те. Мэдгүй. За. 2 за нэг юм хэлнэ. Эцэг хариулт нь. За тэгэл Nike-л оны одоо би наач тулцаа уу. Өө. Зөв. Зөв. Ялагч боллоо. Хэлсэн болж. Сайн даа мөнгө баярлаа. Баярлалаа. Баярлалаа өдрийн ажилтны амжилт. Ер нь эхний орж ирсэн хариулт тэр бодол санаа ер нь зүв байдээ шүү. Заримдаа тэгтээ буруу байдیں۔ Минийх бол тэгээд минийх баг 90% нь эхнийх л зүв байд. Ер нь ингээ анзаараад тахад тийм байдаг Тийм нэг жижигхэн зүүн сөмөө бас байдаг юм шиг аа жоохон тий. Айгуу бол. Энэ гэхдээ Виктория гэд хөөрхөн нэр орсон л байна шүү дээ. Ялалт балалт гэсэн. 88. Бадо. Сайн байна өглөөний минь. Сайхан байна. Аз жаргал. Ямар гоё нэртэй байна. Амжилт хүсье. За дэлхийд газрын тосны батлагдсан нөөцөөрөө нэгт ордог болсон. Куйт. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ хайрын баярлалаа. За баярлалаа өдрийн ажилд амжилт. Холбогдсон доо ярьлаа. Тий. За хоёулын төр завсруулах уу яах вэ? За тэгээ төр завсарлаж тий. За өнөөдрийн нэвтрүүлэгтээ маань гоё газар хамтран ажиллаж байна. Жигүүр Гранд Групп компани ээлжид бүтээн байгуулалт бол Hostel Center. Би сая ингээл нөхцөл юмнууд нь хараад байж лээ. Бүр ингээ нэг авчмаа санагтаад болдог бүр нэг аазгаа хөдлөөд гэдэг. Та нарын өрсөлдөгч нэгээр нэмэгдээл байна. За ер нь 36 жилийн туршлагатай Монголын барилгын салбарт тэтгүүлдэг компаниудын нэг бол Жигүүр Гранд мөнөөс юм уу? За тэгвэл ээлжид бүтээн байгуулалт бол Hostel гэдэг центр төслийг яг одоо танилцуулах чинь. Энэ центр Hostel Center нь төв талбайгаас 4.5 км-ийн зайтай. Тэгээд хүн амын төвлөрөл ихтэй буюу өдөртөө 25-аас 40 мянган хүн байнга зорчдог худалдаа үйлчилгээний дутмагшилтай яг энэ шин суурьшлийн бүсэд баригдаж байгаа офис үйлчилгээний нэгдсэн төв юм байна. За энэс гадна түрээсийн зөндөө гой юмнууд байгаа. Би жоохон товчхон хэлээд одко бас нэмэлт мэдээллүүд өгье. За 2026 онд хийгдэх зам засварын төлөвлөгөөгөөр замын өргөтгөл хийгдэхээр тусгагдсан таны бизнесийн үн цэн нэмэгдэх тийм давуу талтай түрээсийн үнээр хүү төлөхгүйгээр офис үйлчилгээний талбайтай боломжийг санал болгож байна. Тийм ээ. Тэгээд одоо юу гэдэг үйлчлэгээний талбай дутмагшилтай юм газар гэдэг чинь бизнес эхлэхэд хамгийн зайлшгүй номер 1 зүйл бол миний бодлоор байшил байдаг санагддаг. Хүмүүс бужигнсан одоо тэг юм авдаг үйлчлүүлдэг газар бол ер нь хэр баргийн бизнест ажгүй явчих шүү. Ямар ч гоё бизнес байгаа тэгээ байшил темирх бол хэцүү байдаг. Өө тэглгүй яах. Тий. За ингээд орлого нотлохгүйгээр 24-с 36 сарын хугацаатай хүүгүү зээлийн нөхцөлтэй. Яг үнэн. За хүүгүү зээл тэгсэн мөртлөө чинь 2-оос 3 жил бол төлж чинь. За урьдчилгаа төлбөр бага төлнө. 1-ээс 4 давхартай худалдаа үйлчилгээний талбайтай 10 давхартай террас дэм ресторан, паб, лаунж явуулах юм боломжтой талбайтай 5-аас 9 давхартай нүүж ороход бэлэн бүрэнд огчулсан офистой. За тэгээд энэ Жигүүр Гранд төслийн 44 дахь төсөл юм байна. Жигүүр Гранд компани. Ер нь бид нар бол Жигүүр Грандын бүтээн байгуулалтууд ямарыг мэдэн штэ. 44 дахь төсөл дээрээ явж штэ. Үнэхээр чанартай ийм хугацаанд явж гин гэдэг чинь амжилттай явж байгаа. Тэгээд штэ хамгийн гол нь урьдчилгаа 30% төлөөд 24 сарын хугацаатай хүүгүү зээлтэй.
Гайгүй ингээд урьдчилгаа 30% төлчих юм бол гайгүй ч гэжтэй 30% бол дайжгүй шүү дээ. Ер нь боломж юм. Тэгээд 2 жил хүүгүй үйлцнээ төлж чинь. Энийг өглөөнөөс шотко дахин ярьж их таалагдсан. Тэрнээс гадна урьдчилгаа 10% төлж болно. За. За ингээд 36 сарын хугацаатай жилийн 8% компани зээлтэй гэж байгаа. Энэ яг гоё. Жишээ нь 100 саяын нэг юм жижиг талбай авлаа гэж бодоход 10 саяыг төлөөд үлдснээ 36 сарын хугацаанд 8% ингээд боломжоор төлөе явчихна. Урьдчилгаа 40-оос 100% төлөх юм бол 2-оос 10% хөнгөлөлт идэлнэ гэд гих мэтлэн маш гоё ингээд таны юунд одоо онцлогч тохирсон юм нөхцлөд байгаад байна шүү дээ. Би хоёр дахь нь сонирхоод байна. Үзнэ. Тэгээж. За, Facebook хаяг нь hostel центр гэдэг хэрэглээр үтсэн ч болно, англиар үтсэн ч болно гараад ирнэ. Байршил нь болохоор hostel центр. За, хаана байдгийг хэлэлцэх бах те. Тийм ээ. За, тэгээ утасны дугаар нь 77 тэг 784. 77 тэг 784. Тийм, Facebook нь hostel гэдэг кириллээр бичиж болно те. Тэгээд бас hostel гэдэг KH-тэй нөгөө латинаар бичвэл бас гараад ирэх боломжтой. За ингээд нэвтрүүлэгтээ маань Жигүүр Гранд компани ээлжид бүтээн байгуулалт болох hostel центр маань хамтран ажиллаа. Баярлаа. За радио 2 дугаар студиэс та мэдхүү нэвтрүүлэг үргэлжлэн хурж байгаа. Шууд дараагийн сонсогч авчнаа 96 техник байна уу? Байна. Өглөөний мэндэ. Хэм блэ? Баярлалаа. Баяраа амжилт хүсье. За баяраа. Дэлхийд газрын тосны батлагдсан нөөцөөрөө нэгт ордог болсон. Венесуэл. Нэг хүнд ногдохтын дотоодын нийт бүтээгдэхүүн манахаас бага. Харин тийм ээ, айгүй харамсмаар түүхтэй те. За тэгвэл Прус гээд бидний мэддэг автомашин байна штэ. Анхны загвар нь хэдэн онд худалдаанд гарсан бэ? 1998 он. Ахуу. Чийл сайн хүн шүү дээ. Чи тий. За. Прус 10 маань 1997 он анхны загвар гарч ирсэн байна. Тий, Прус 10 гэдэг тий. Бас л сайн машин шүү Прус. Тийм гэнэ. Ээж болоо шүү. За тэгвэл хөл бөмбөгт 3 гол хийхээр head trick гэдэг гинэ. Дөрвийг хийвэл юу гэдэг? Олон нийтийн радио хүүхд сонсож байгаа шүү. Юу вэ? 5 4 3 2 1. За хариултаа. За баяраа болохгүй л яах вэ? Заавал будаж муудах юм байвал хэлчихгүй дөө. За. Баярлалаа. За баярлалаа албагцсан. Сайн байлаа. Өнгөрүүлээрээ хоёр асуултанд хариулсан. Тэр ажилд намжилт. За. За зүг. Мөн ч их үзлээ манай. Тэгээд орж ирсэнгүү тий. Тэгээ хариулааг бол унаад яах вэ? Үн өдөр тий. Сайхан л гоё шүү дээ. За шинэ 7 хоногийн минь сэлб байна. Шинэ амжилт хүсье. За. За сэлб. За сэлб бол хэлчих واخ уу? Юу гинэ? Покер. Тэр мэдлэгтэй хүн гэж юм. За 2022 онд 2 чудаа төрөө эргүүлсэн энэ баруун Африкийн улсыг шудраг хүний орон гэж нэрлэдэг гинэ. Ямар гоё утгатай аль улс вэ? Африкийн улс. Шудраг хүний орон. 2022 онд 2 удаа төрөө эргэлдүүлсэн гэнэ. Тийм байна. Эргүүлчлээ. Эргүүлсэн байна. Тэр нь болохоор эргчлэн болсон тий. Өмдгөө. За төрөө 2 удаа эргүүлцээ. Сомали юм болов. Гоо хамаалч зүуд биш яа. Тийм үү. За дахин нэлээ. Баруун Африк. Египтэн баруун Африк. Тий. Яг дондор нь дондор нь Нэр нь шудраг хүний орон гэсэн утгатай гэдэг. Шудраг хүний орон гэхээр ямар ч нэг үг бол биш юм шиг. Би харин тэр юу чинь зог урагшаа Буркина Фасо болов гэж боддог. Тий. Буркина гэдэг нь шудраг хүмүүс. Фасо гэдэг нь их орон юм байна шүү дээ. Ямар гоё утгатай нэг. Харин Буркина Фасо тэр дөрөв 2 эргүүлчихсэн. Тэгсэн гинэ. Салгалсан юм гэж. За. Живэр сахал гэж ямар сахлыг хэлэх вэ? Энэ нэг мошгирсан гэдэг шээ. Аль мошгирсан. Хаана байдیں۔ Тэ? Уруулын дээр юу лээ? Уруулын дээр гэдэг шээрхнэ лөө. За зөв. Тэгэд уруулын дээгүүр ингээд энэ нөгөө нэг Титаник дээр нэг нь оюуны сахал юм байдаг тий. Тий. Хоёр завжиг дарж ингэж үзүүр тийшээгээ ээлтэж ургасан сахал гэж байна. Ямар гоё талбартай. За баярлалаа сэл бүгд. За тэр ажиллаа. Бүгдээр нь амжилт. Баярлалаа. Баяа. Энэ сэлб мэтийн юм мэдлэгтэй хүмүүсийг төөрүүлж тах хэрэгтэй. Манай 90-27. За бэлгээ байна өглөөний мэд. Өглөөний мэд. Сайхан амарвуу. Сайхан амарлаа. Бэлгээ. Адидас аль улсын брэнд юм? Адидас
Америк болов уу? Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа өдрийн ажилд. Амжилт олгоцсонд баярлалаа. Абибас гэхээр хятад юм байна те. Абибас. Бас л андуураад брэнд л гэж бодсон шүү дээ. Тэ шүү дээ те. Тий. 77 77 38 83 77 88 30. Яа 85.8 байна уу? Өглөө нэмдэргээ гамбаа. Өглөөний гамбаа амжилт хүсье яхаа. Адидас жайлуулсан брэнд үлээ. Германы брэнд. Тэгэлгүй яах. Тэгвэл Туркменистан улсад жил болгоны 18 сарын 12-ны өдөр нэгэн хүнсний баяр болд юм байна. Ямар хүнсний баяр вэ? Туркменистан шүү дээ. Туркменистан гэж одоо сая манад бас ихэдээдсэн нэг гэсэн сая. Тийм шүү дээ. Мэдгүй. Нөө. За тарус гэдэг өнөдөө. Зүгөө. Нэг ч алим их хийцэндээ гэж бодлоо. Даруухан хариулах юм аа тэгэл өнөдөө гэдэг. Алжирийн нийслэл юу вэ хаа? Алжирийн нийслэл чинь алжир өөрөө үз. Тэгэлгүй яах вэ? Гамбаа сайн байлаа хаа. За өдрийн ажилд амжилттай. Баярлалаа. Баярлалаа. За юу вэ? Юу хөө. Хэлэгч үг алгуугаас сайн байна за. Тийм үү? Сайн юм гэж. 77 77 38 83 77 88 30. Манай 90-14. Өглөөний минь Лөний минь. За сайхан амарч нуу хин бэ? Сайхан амарч нуу соёлоо. Соёлоо амжилт хүсье. Соёлоо. Польшийн мөнгөнд тэмдэгт нь юу вэ соёлоо? Польшийн мөнгөнд. Радиогоо унтраахгүй бол давхар сонсогдоод идэх шүү. За. Нүуник юугийн юу лээ? Евро юу? Уншиж чадахгүй юу гэдэг юм бол үсгийн л. За үсгээр нь хэлэл. PLN Польш Гүтээ нөгөө тийм ээ наа чи нөгөө товчлолтой шүү дээ. Яг нөгөө албаст нэрэл үгийн үсгийдгүй дөө тий. Горшей. Горшей гэсэн нэг цол уншиж чадахгүй наа. Тэгэл грошей. За грошей биш ээ. Баярлалаа. Баярлалаа холбогдсон. Өдрийн ажилд амжилт. Баярлалаа. За. Еврош тэрөөсөө. Тийм үү? Ер нь болоо. Энд чинь Польш Европын орн мөн биз дээ. Евро л ах хэвээр ерөөсөө. Тэр хин манай нөгөө бичлэг хийдэг хин маань Польшд явж исэн. Нөгөө мөнх цэлмэг тий. Тэгэлгүй яах вэ? Ямар гоё хорхоо өрмөр аялтیں۔ Тий. Тийм гоё аялдаг. Бүр нэг бодож үзээгүй газруудаар. Тийм тэнд манай монголчууд дээр очсон явж илээ. Бүр зэрлэг омгууд дээр очсон мэлээ шүү дээ. Өө тэр чинь хаасаагүй явж байгаа. Нэстэ хаасаагүй явж. Тэгэж амжилт. Бано. 8861. Өө тэгэлгүй яах вэ? Гоё холбогдсон юм шүү дээ. Амжилт хүсье яхаа. За. Энэ Польшийн мөнгөнд тэмдэг чи юу илээ? Зөв шүү. Сайн байна. Маш зөв. Хамгийн том шувуу ямар шувуу вэ? Монгол Ер нь дэлхийн хэмжээнд бидний одоо дунд амьдарч байгаа. Дээгүр нисчээр яг газар хамаагүй. Ер нь ер нь шувуу гэсэн англилдаа л ордог амтнал гэсэн үг. Цацаг тэрүүлээ. Цацаг тэрүүлж байгаа жижиг юм л. Цацаг тэрүүлж идээдэггүй нөгөө. Өдрийг сайхан өнгөрүүлэр хаа. Идэж жижиг юм. За баярлаа. Тэ гойсон. Манай амтан гоё дээ. Гоё. За ирхмээ амжилт. За хамгийн том шуу юу вэ? Тэмээр. Оо тэгэлгүй. Зөв штэ. Мөсийн 2 дугаар байрны байр шүү. Байрны өмнө хиний өгшөө байдیں۔ Мөсийн 2 сууц өгшөө гэдэг лөө. Тий сууц өгшөө. Нэгт нь байдгүй шүү. Нэгтээ андур хоёрын өмнө шүү. Тий хоёрынх нь. Хоёр дэш одоо нэг батмаг тарах юм хөө. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За өдрийн ажилд амжилт. Дэгтээ ирхмээ сайн байсан уу? Энэ хүн чинь үнэхээр нөгөө нэг дутуу үнэлэгдсэн мундаг хүн. Өглөөний минь. Манай 94. Сайхан амарч нуу хин бэ? Манай байна. Хин блэ? Гора. Гога. Мөсийн 2-ын өмнө хиний хөшөө байдаг вэ? Мөсийн 2 чинь Монгол улсын төр нийгмийн зүтгэлтэн Хөдөлмөрийн Баатар төрийн шагнал зөндөө юм. Шинжилгээний гавь яаж цаа усан гоё шив байдаг. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэр чинь нэгийн өмнө байгаа шүү. За өдрийн ажилд байна. Баярлалаа. За. Тэг яг нэгтэй нь бас андур шүү те. Тэгээ 2-2.
Бано. Баа. Сайхан амарсан ахаа өглөөний минь. Сайхан. За ахаа Мойси хоёрын урд хэний өшөө гэж идэг үлээ? Шөрөндөө. Тэгэлгүй яах вэ? Сайн байна баг. За дараагийн асуулт юм шүү чараа. 2008 оны Паралимпийн авраг Баатар Жав спортын ямар төрлөөр алтан медаль хүртсэн бэ? Тэр байтарва. Ой, тэгэлгүй яа тий. Мэдэж байна. Сайн байна. За хүний биеэс ялгардаг инсулин, адреналин зэргийг ерөнхийд нь юу гэж хэлдэг вэ? Инсулин, адреналин зэрэг юмнууд байдаг шүү дээ. Юу гэх. Инсулин, адреналин. Нийлүүлээд үү? Тэг ерөнхийд нь базаал юу гэж хэлдэг? Инсулин, адреналин. 4 Орснэртэй юу вэ? Монголоор ч байгаа л да ер нь Монголоо бараг л. Хүснээрээ за хаа бүтсэнгүй та тэгтээ сайн байлаа 2 асуултанд зөв хариуллаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За нэг мөглөөл гарлаа юу гэсэн бэ ах маань. Бүтсэнгүй гэсэн юу гэж вэ? 9561 байна оо. Өглөөний минь. Хүүтэй байна. Хүүтэй амжилт. За бүжээ хүний биеэс ялгардаг инсулин, адреналин зэргийг ерөнхийд нь юу гэдэг вэ ингэж бацаа. Монгол гадаад аль нь жишээ хэлээ. Адреналин. Тэд нар чи юу юм? Хүний биеэс ялгардаг гэсэн үү? Ямар нэг экстрим юм хийхээр адреналин ялгарлаа энэ. Гинтэргээл ярьдэн шүү дээ. Тэр юу юм? Инсулин, адреналин, допамин гэдэргээл. Чи одоо болно. Айдсан болов. Айдсан болов. Айдсаа. Айдс биш ээ. За биш байлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Жаргалтай байна да. Хүн алдаг байна. Би хүн унахаар тэрүүгээр тэжээгддэг боо. 90-30 байна оо. Бано. Алло. Шонхроо. Байсангүй юм шиг. Холбогдсноо мэдсэнгүй. Тэгээ ер нь бол радиогоо унтраагаад холбогдорой. 8886. Сайхан амарснаа юм бэ? Өглөөний минь. За 3 дахь хүн болж байгаа хариултаа авч болно. Хүний биеэс ялгардаг инсулин, адреналин энтергээд эдрийг юу гэдэг вүлээ? Хариултаа авчихё. Даавар шүү дээ. Допамин энтергээл. Squid Game гэж цувралыг үзсэн үү? За үзээ. Squid Game цуврал дээр гардаг нөгөө харуулууд нь штэ нөгөө цэргүүд нь ямар өнгийн хувцастай байдаг вэ? Мано. Хариултаа авъя хөө. Squid Game дээр за өдрийг сайхан. Баярлалаа холбогдсон баярлалаа. Андур зэн дөрөн зургатаасаа. Мано ирээс тэгтлээ. Баана өглөөний минь. Хэм блэ? Бүрнээ амжилт. За бүрнээ Squid Game-ийн цуврал дээр гардаг нөгөө харуулууд нь ямар өнгийн хувцастай яваад байдаг вүлээ? Мэдхгүй асуултаа. Буу бараал яваад идэггүй. Одоо бууд. Хөлбөр байхгүй. Бууд. Молбор байдаг. Хар биш. Өдрийг сайхан өнгөрүүлээ. Би дээр нэг асуулт үлдээчихсэн. Баярлаа. Тэгжүү. Тэгсэн байна. Энэ нэг яг энэ хүндийн нэг асуулт үлдээсэн юм шүү дээ. Яг вэ. Гүй нэг асуулт. Бано. Сайн Сайхан амарсноо хэм блэ? авчихлаа. Жаргал дахиад ороод ирж байгаа юм уу? Тий. Дахиад орж ирэхгүй шүү дээ. Болохгүй шүү дээ. Нэг хүнийг удаа бусад хүндээ боломжтой. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүл. Манай жаргал гэхдээ сайн байсан шүү дээ. Тий. Бано. 88 Бана. За өглөөний минь дээ. Сайхан амарсноо хэм бэ? Бэмба амжилт. За Squid Game дээр ч нөгөө харуулууд нь ямар хувцастай байдаг лээ? Яган гэдэг тэгээд нэг юм хар багтай. Нөхдүүдийг буудаал яваад идэг те. Амар тий хайр найргуу. За дэлхийн улсууд дотроос хамгийн өндөрт байрладаг намд ор цэгтэй заяа. Тэгээ ганцхан улстай хилэлдэг Африкийн энэ улсыг Тэнгэрийн хаант улс гэдэг юм байна. Ямар улс байна? Ганцхан улстай хилэлдэг тий. Ганцхан улстай хилэлдэг дээрээс нь ер нь бол маш өндөрт байдаг улс юм байна шүү дээ. Хамгийн намд орцыг нь манай Улаанбаатар Монгол хавцаа юм шүү дээ. 1400. Манай хамгийн өндөр зэгч 1560 гэдэг байна. Дунд чинь 1500. Дундж үлээ. За ястаа мэдхгүй юм одоо бууданд Африкуудаас юу байдаг вэ? Энэ ганцхан улстай хилэлж байгаа юм чи ямар нэг улсын дотор байдаг байж магадгүй гэж илүү дутуу юм ярьж байгаад яг хэлчихвэл дөө.
Баярлалаа. Тэр ажил намжлаа. Чин газар нутгийн хэмжээгээр жоохондоо ордог байхгүй юу? Тийм Тэгээд нэлээд өндөрт байт юм гэх юм. Яа уул тэр байт юм бах та. тэр ганцхан уустай хэлдэг гэхэр чин Одоо болно минь нөгөө. яах гэдэг гэсэн үг. 77. Бана. Цаха амарсан уу? Байна уу? Өглөөний мэндээ сайхан амарлаа. Юунимин санаа Санаа гэсэн үү? Санаадаа амжилт. Санаа энэ Тэнгэрийн хаант улс гэдэг энэ улс шүү дээ. Африкийн ганцхан улстай хэлэлдэг нэлээд дээр оршдог улс гинэ. би 3 дахь хүн биш юм уу? 2 дахь хүн биш юм уу? 2 дахь хүн шүү дээ. Яана одоо бахарсан. За би эмэгтэй болохоор ч төхүүлээ заяа. Эмэгтэй хүн дайртай. Энэ дэлхийн газар нутгаараа багт ордог улсуудын нэг заяа. Сүүлийн 5 бичигдэж байгаа. Тэгээ нэг улсын дотор оршдог. Тий, ер нь жоохон урд зүгрүүгээ Африкийнхаа жоохон зүүн өмнөд тал руу гэх юм уу? Ер нь өмнөд тал руугаа байдаг. Байхгүй юу? Байдгүй юу? Энэ нөгөө нэг Ватикан юуны дараа орно штэ. Сан Марино энтри. Байхгүй юу дээ. За баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Бас хойноос нь юу тавьчихээ. Нэлээд өндөр юм байна. Тий. Гэхдээ яг нэрийг нь бол бас мэдэхгүй. Би бол санахгүй юм байна яг толч. Тийм болохоор төхүүлээд тахгүй дэлхийн нөгөө хамгийн жижиг газар улс нутагтай улс гэх. Тийм байна. Сайхан амарсан уу хэмблээ? Чирлээ нөө. За авчрал өглөө нэг. За 3 дахь хүн болж байгаа. Бидэн те. Би одоо ямар санамсар гоо. Асуултад сонсож амжаагүй юм уу? Тэ. За тэгвэл анхны ямар хаяа оролцох гэж холбогдох гэж оролцсон уу? За тэгвэл ямар ч үсэн хариултаар үзчих амжилт хүсье. Энэ Тэнгэрийн хаант улс гэдэг энэ улс шүү дээ. Африкийн нэг улсын дотор оршдог. Дээрээс нь дэлхийн хамгийн өндөрт байрладаг улсуудын нэг юм байна. Африкийн зүүн тал руугаа, өмнөд тал руугаа гэх юм уу? Ер нь бол шпидэд өгчөд энэ дэлхийн хамгийн жижиг газар нутагтай улсуудын нэг. Тэгээд энэ дотор нь байрлаж байгаа улс нь 3 нийслэлтэй гэж явдаг баг. Африк юм уу? Тий, Африк. За одоо гинт толбогч ямар сонины хариулт авч болно шүү дээ 3 дахь хүн чинь. Африк улс гэхээр одоо буудах. Тийм буудах. Мембап. За хариултыг нэлж юу? Тийм, Лесото гэдэг улс. Лесото гэдэг улс. За. Сайхан зоргоороо явж байгаа шүү. Намиби. За, тэнэг хүн эд хураан, ухаант хүн юу хураан гэдэг вэ? Мэдлэг хураан. Зөөтэй. Эрдэм хураан. 5 дугаар сургууль ямар нэртэй гудамжинд байдаг вэ? Өчигдөрхөө явсан юм да. Тий. Тусгал явуулсан талбай нь гоё. Том. Сургуулийн гадна талнаас гоё юутай тий. Урд соёлтой болсон. Үгүй гудамжийн ярьж байгаа шүү дээ. Тийм гудамжийн нэр шүү дээ аль байсных нь. Сургуулиасаа жоохон гараад тэр хэсгийн гудамжийг юу гэж нэрлэдэг та? За. 4. Монгороо. Төгөлх юм байна уу? 2. За даста төхүүл юу яаж төхүүлч юм бэ? Төхүүлмэр юм. Хэцүү юм байна. Үсэг байна. Үсэг байхгүй. Ямар ч Монгол нэршил бол биш. Тий. За. 2. 1. За баярлалаа. Өдрийн ажил нэмээ. За ингээд цаг маань босондог уу да. Болчлоо тий. Энэ асуултаа үлдээч тий. За тэгээд бас нэг асуулт гэсэн хаа. За өнөөдөр 9 хүн ялагч болсон. Манай 9 хүн дотор хүмүүсийн нэр бол Инх бол, Дариун бол, Хүн аал, Залзахгүй, манай 8 настай ангараг, Очроо, Мөнх жаргал, Сэлб, Гамбаа ах байсан. Тийм ээ. Жижиг хүн аалц, хөгшин хүн аалц хоёр холбогдсонгүй тий. Зүгээр хүн аалц холбогдлоо. За ингээд 8 цаг 54 минут болсон. Нэвтрүүлэг маань та мэдгүй нэвтрүүлэг маань өндөрлж байна. Үргэлжлүүлэн сонсогчтой бүхэн 9 цаг 10 минутаас нөгөө тал нэвтрүүлэг хөвлөж үзээ сонсороо. Нэвтрүүлэгтээ Жигүүр Гранд группийн групп компани бүтээн байгуулалт болох Hostel Center маань хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчууд эмжил радио 88.3